Монгол Улсын гавьяат жүжигчин Төмрийн Ариуна бие даасан 13 дахь тоглолтоо 8 дугаар сарын 23-нд Төв Цэнгэлдэх хүрээлэнд тоглоно. Зүрх асан тоглолт түүний урлагт зориулж байгаа 40 жилийн ойн тоглолт юм. Энэ хүрээнд түүний шилдэг уран бүтээлийг багтаасан анхны хайр болон Нандин учрал нэртэй 2 пьянс үзэгчдийн хүртэл болж байна. Үнэхээр гоё сюрпризууд бодож байгаа. Зөвхөн би бол дэлхийн чиг хандлага ямар байна гэдгийг бол илүү их судалдаг. Энэ тоглолтоос нэлээд урт удаан хугацааны тоглолт дээр нь нэлээд чансаа шаардсан тоглолт бас тэгээд миний бас урд хийжсэн тоглолтуудаас бас нэлээд оргил тоглолт байгаасаа гэж би өөртөө маш том шаардлага тавьж бэлтгэгдэж байгаа, өөрийгөө бэлтэж байгаа. Тэгээд бэлтгэл сургууль тэр бүх төвшөнд бид нар нэлээд нарийн ажиллаж байгаа. Манай баг хамт олон бол үнэхээр сайн ажиллаж байгаа. Тэрээр 13 дахь удаагийн бие даасан тоглолтынхоо бэлтгэлд өнгөрсөн 7 дугаар сараас оржээ. Зүрх асан тоглолтод түүний урлагт 40 жил бүтээн төрүүлсэн бүх цаг үеийн шилдэг хийд 36 дуу дуулагдана. Хөгжмийн зохиолч Яруу найрагч нар бол 40 жил зүтгэж болно, 50, 60, 70 жил зүтгэж болно, тийм үү? Дуучин хүн тайсан дээр тэр тусмаа эмэгтэй хүн 40 жил ингэж оршин тогтно гэдэг бол үнэхээр цагийг эзэлсэн аваргал гэж хэлнэ. Гадаадд бичлэг хийлгэснээрээ Монголын орчин үеийн рок поп хөгжмийн чанар, хөгжмийн дугралт, агуулга, сэдв бүх зүйлд бол маш том өсрэлт авчирсан. Энэхүү өсрэлтэнд бол Ариуна маань бол чухал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Их баяртай байна. Ариуна эгчтэй би 95-6 оноос эхлээд хамтарч ажилласан. Энэ донд бол хамгийн олон төрсөн доо бол мэдээж хуучраагүй жинс. Амжилт хүсье. Ийм том хэмжээний тоглолтыг хийж бас энэ бол бас Монголын урлагт бол бас гоё түүх бүтээх байх л та. Би тэгээд тэгж бодож байна. Хамгийн гих тодтголт уран бүтээл бүрэн шин содон гих тодтголыг дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Ариуна дагуулдаг. Ингэхдээ дэлхийн хөгжмийн чиг хандлага, өөрийн орны соёлын онцлог, цаг үеийн сэтгэлгээний өөрчлөлтүүдийг хослуулахыг хүсдэг байна. Зүрх асан тоглолтод эдгээрийг багтаахыг зорьсон байна. Уран бүтээл хамтарч хийсэн байна.